Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө Хөлийн чандад нэг ус удаа тусгай өрөг гүйцэтгэж явсан Ахмад тагнуулч Эрдэнэ цогтын бэлгэн гэрлийн үйл амьдралын талаар үзүүлэхээр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бэлтгэж байна. Би 1919 онд Өвөр Монголын Жирмийн чуулганы засаг тувангийн хушууны нутаг төрсөн. Миний аав ээж бол насаараа хэдэг үеэр мал ээж ахын амьдралтай янганы нурууны үрээр нүгэлшин маягаар амьдарч ирсэн байгаа юм. Тэгээд 14 нас хүртэл би аав ээжийнхээ гар дээр. Тэгээд дараа нь хушууны баг сургуульд орсон юм. Тэр баг сургууль нь одоо манай хушууны төв Вангийн сум гэдэг газар байсан. Одоогийн Өвөр Монголын Хянган аймгийн Улаан хот гэдэг хотод. Тэнд баг сургуульд орсон. Япончууд Өвөр Монголыг эзэлж ноёрхлоо тогтоосон хүнд бэрх цагт Япон хүнийг зодсон хэрэгээр ял эдэлж байсан. Улмаар Монгол үндэснээ зүтгэж хил зөчиж ирээд Япон тагнуулын хэрэгт буудан алх ял заагдаж ёстой нэг үгээр хэлэхэд хүний амьдрал тохиолдож болох бүхэл ээдрээ нухчаан дундуур оюун ухаан эрг зоригоо гарган өнөөгийн бидний сайн сайхны төлөө ам бие зориулсан Ахмад дайчин билээ. Өдөртөө намайг тэр Вангийн сумын цагдаагийн газрын нэг Япон хоронтаа намайг байшаа гэдэг. Чи Япон хүнийг эрхчлэн тандсан гэдэг. Танайг шин тэгээд жодон барина одоо янз бүр юм. Тэгсэн би энэ талын өрөөнд орсон чинь нэг Монгол дээлтэй нүмгэн нэг хүн байна. Ханаас яваа гэсэн. Би халахаас яваа. Энэ нэг Япон хүнийг эрхчлэн тандсан гэдэг бөөн яриа болоод энэ цагдаагийн дүрэг наваад байсан чинь таныг юм уу гэдэг. Би цэргийн яамны 3 дугаар газрын ажилтан. Манай дарга Цэсэн жав гэж хүн ба. Зөвлөх бол одоо малын нэнгүү, малын мингүү одоо би тэрийг сайн ойлгоогүй тийм хүн ба. Чи одоо Монголд оч. Одоо чи Чэвасангийн цэрэг болоо. Маршал Чэвасан манай удирдагч Маршал Чэвасан гэж хүн ба. Тэрний цэрэг бол. Яг л одоо тохирох хүн. Гэр орончин бас Хөлийн оройнд байдаг юм байна. Одоо манай улсын эсрэг одоо ямар одоо бэлтгэл хийж байгаа Японч. Энийг сайн мэдээд очаарэ чамайг сайхан хүлээж ав. Би одоо Хөлийн оройнд хэдэн сар асуугдаж байгаад энд ирээд байж байна. Зам юу бол шийдэх юм мэдэхгүй. Миний нэр Сүрэн зав гэдэг. Би ч шүүх шилжлээ. Прокурор намайг чи сохтуу байсан биз дээ гэж хятад хүн байсан л дээ. Тийм ээ, тийм би сохтуу байсан. Би тэр Японы цогтой бол юу ч мэдгүй байсан шүү дээ. Гэдэг. Нөгөө биш ч тийм биш. Тэгээд надад 3 жилийн ял өгсөн. Тэгээ би одоо энэ хойс солонгосын хэл дээр Чили хотын чанга дэрмэгтэй хоригт лагерт хүргэгдээд тэнд одоо 2 жил 6 сар өнөө Шоронгийн ус дамжсаар гэдэг одоо. Тэгээд 42 оны 8 сар суулгадаж гарч ирсэн байна. Бэлгэн гүрлгээ 1942 оны 8 дугаар сард Шоронгоо суллагдаад 1943 онд халуун гаршаанд байрлах Японы цэргийн ангид тогоочоор ажилд орсон байдаг. Тэнд ажиллаж байх хугацаанд ойр хавийн Японы цэргийн ангиудын хүн хүч зэвсэг техникийн талаар мэдээлэл цуглуулж аваад
мөн оныхоо 9-р сард Монгол улсын хөлийг давсан. тэг халуун аршааны Япон цэргийн хуарамгийн дэргэдэх Японы хуурай замын тагнуулын газар ангийн мах бэлтгэх одоо хүмүүсүүд авна гэж яах хэлээр нөгөө тэрүнд нэмэг тэгж яваад би сүүлдээ тэр халуун аршааны хуурай замын цэргийн ангийн тагнуулын газар гэж хаягтай тийм газар тогоошоор орсон. Тэгээд 43 онд би тэр хэвийн одоо тэр замын дагуу Япон одоо ямар ТВ-с ямар цэргийн хуаран байдаг гэж сайн мэдээд одоо би Монголд орж ирсэн дээ. 43 оны 9 сарын хэдэнд байлээ. За ингээд намайг ороод ирэх бол чамайг хил даваад ороход одоо бүх юм сайхан болно гэж ярьсан байсан чинь намайг нүдэм нь боогаад би 15 сумтай Япон бентав тэгтээ хүүхэндээ сум байхгүй зүгээр Япон бентав үрээд орж ирсэн байсан. Нүдэм нь боогаад Баян бүртийн отряд дээр нэг отряд дээр ирсэн 3 хоног тэнд байж гээ тэндээс наашаага хот орж ирээд тэгсэн чинь хотын тэр Баян зүрхийн гүүр гэж байсан тэнд машаан зогслоо. Усад буугаад тээврийн тавчаан дээр бүртгүүлж барьж ягч мэн би буугаад тэр туулгын ирэг дээр ирлээ гэж улсад ирэх шиг. Аав минь түргэн туулын ирэг дээр манай бүгдийн ордон гэдэг нэг дуудуулаад идэг тэр туулгын юм бэ. Би буугаад уснаас нь уугаад нүрээ угааж ийсэн. Дэргэд минь зогсож байсан хэлийн цэргийн дарга манай машаан дээр явж ирсэн юм. Дэргэд нэг эмэгтэй байна. Зайлуул энэ залуу нүрээ угаагаад уснаас их ууж яана гэж. Нөгөө дарга тэгж наадах шиг утгагүй одоо шоронд явна шүү дээ гэж юм. Би одоо бодлоо энэ шорон гэдэг нэртэй газар очих нь байна. Тэр шорон гэж ямар юм байсан. Тэгээ машаан дээр гараад ирээд суусан чинь тэр надтай хамт бас ханаас суусны би сайн мэдхгүй байна. Нэг эмэгтэй хүүхдтэйгээ нөхөртэйгээ гурван байсан. Бас нэг эрэгтэй эмэгтэй хоёр байсан. Дандаа нь урдаас орж ирсэн. Бид нар иш бүгдийн нүдийг боогоод одоо нийслэлтэй хасыг харъя гэж хэлсэн чи байдаггүй. Нэг харсан чинь хоёр давхар байшингийн хоёр давхарт оруулаад байжсэн чинь бид нарын бие энэ тэр нэгжээд тус хүрт наваашаад нэг үрэн тарч энэ чинь шорон гэдэг нь энэ юм бэ. Манай нутагт л хар гэр гэж ярьдаг. Шорон гэдэг нь. За ингээд би одоо мөрдөн бэшэлтэнд одоо суугаад байсан чинь сүүлдээ наргаа бараад би хэллээ. Тэг цэргийн 3 дугаар газрын дарга цэсэн жав гэдэг хүний наадтай уужруулаадаг гэсэн чинь. Хэд хоног чимээгүй байжгаад бүр шир үсээд явсан. Надтай хамт наван янд нь ишээ басан Ванчик гэдэг нэг хоёр хүн байсан. Нэг нь 4 жил мөрдөн сууж байна. Нэг нь 3 жил мөрдөн сууж байна. Одоо чинь ингэж олон жил мөрдөн суугаад одоо юу хийв? Одоо худлаа юм яриад. Нөгөө байшааг шиш намыг дагуулаад одоо тэгээд яриад. Тэгсэн чинь нэмэр нэг өдөр дуудаад мөрдөн байшааг хитсэн дараа сургачтай хоёр их асуусан. Та одоо үннээ ярьж байна уу? Худлаа ярьна. Үнэ. Би бол энэс осоосуудыг барьж аваад нутаг заагаад энтэнд мөртөө энтер явж яадаг юм билээ. Тэрнэл ижил болно гэж. Тэгжээгээ дараа нь усрын алдны жиж би бодчихсон. Ингэж байжсэн чинь нэг өдөр намайг нөгөөрэ яг тэр манай мөрдөн байшааг чинь урдуранд сууж ясан нэг хүн дуудлаа орсон чинь мөрдөс байхгүй болохоос биш яг л цэрэг маягийн хувцастай хүн байна. Би улсын прокурор давгаж амсгад хүн байна. Та одоо үнэ хэл. Бодлоо мэдүүлэх гэж болохгүй шүү. Үнэ. Би одоо янам мөрдөн байшаагт хэлж байснаар хэллээ. Ямар хүмүүс чимээ мөрдөж яасан. Би хэллээ тийм. Та бодлоо ярьж байгаа юм биш үү? Үнэ. Ингээд нэг өдөр намайг шүүхэд аваашаад цааж арах яланаас.
11 хоногийн дотор ардын хурлын тэргүүчдийн газраас аим гоё. Тэгээд ирээд нэг тонж нэг нилээ настай нэг ахмад байна уу хушууч цавтай нэг хүн над дээр орж ирсэн. Та залуу хүн байна амаагүй. Энэ үргэлжлэл бишээд ирсэн энэ дээр гар өсөж байна. Тэг 3 сарын 23-нд би тэгж хэрэгэ таслуулсан байсан. 27-8-ны үед энэ тэгээ би нэг гар өсөж ороод гарсан. Нэг өдөр 4 сарын 1-ний өдөр би тойлог үүдэн дээр гин таалгон гэсэн чинь хянахс би тойлын толгой дээгүр курчиг нэмрүүлээд аваад гарлаа шээ. Одоо авааш буутх юм байл. Одоо л толгой дээгүр юм нүрэж. Тэгсэн чинь дотоод ямны арын хашаанд гэр байсан. Гэрт оруулаад би тойлыг ингээд зогсоолоо. Тэгсэн гаднаас нь хушууш шари гэдэг хүн орж ирээд ардын хурлын тэргүүлчдийн тогтоол уншаад эмийн хэлтэр 25 жилээр шийтгээр байсан. Тэгээ би тойлыг зөө гараад машаан суу. Нэг суудын тэрэгний арс суугаад би тойлыг оруулж ирээд яамны өрөөнд оруулж ирээд нэг нүгүнэд хийсэн. Тэгээ дараа нь одоо сурлаад би нөгөө алуунда буцаад явсан та. Анхны миний хил тавсан гадар бол Баян цагааны 30 дугаар өтрөөд. Бэлгүүн гэрэл гуайг Монгол үндэсний гисээр зүтгэж ирэхэд нь хатуухан угтсан ч гэсэн тэрээр Монгол хүнийхээ хувьд хэцүү бэрх тэр цагт Монгол улсын төлөө нэгэн үзүүр сэтгэлээр амнасаа үл хайрлан зүтгэснээ аз завсаан гэж боддог бөгөөд 1948 онд түүнийг Монгол улсын иргэн болгоход нь баярын нулимсаа барьж дийлээгүй гэдэг. Эхний хил давхад байна шүү дээ. Баян цагааны өтрөө дээр бидний хил давлаа нөгөөрэ нар шингэж. Тэгээд тэр бол бартаатай газар биш их цагаан газар. Энэ дандаа тэргүүр оршин усад баригдаад байгаа юм байхгүй юу? Би бол тэрэнд бас их дургүй байсан. Өрөө нар шингэжсэн өтрөөдийн дарга хорондоо гомгоо бидэн дээр орж уулжсэн. Тэгээд ажлын амжилт үлсээ. Яамны 2-3 хүн явж ирсэн. Тэгээд нар шингэжээд бид нарыг яг хилийн Баян цагааны өтрөөдийн хамгийн зүүн талын заставын нэг хилийн шугамн дээр нэг жижигхэн толгой дээр хэдэн модны дэргэд гаргаад за энийг бол одоо ингээд хил давна шүү. Өрөө болж. Тэр шин одоо 9 сар байсан. 9 сарын 30 байсан. Хил даваад тэр шинжгээ яваад би мэднэдээ тэр Японы одоо цэргийн бас анги тэр соёлжийн бугад уул гэдэг байдаг. Одоо манайхны харуул дөндөр нь хуваагаад байгаа шүү дээ. Соёлжийн хам уул гэж. Тэн дээр байсан Японы цэргийн анги. Тэгээ баруун талд нь бол ямар ч ой мод байхгүй одоо тийм цагаан газар. Өглөө нар гарахад чинь одоо зүгээр цэлийсэн цагаан хүндийгээр ингээд орсон чинь тэр хол хоёр мөртэй хүн явж байна. Тэгээ би нөгөө хоёртаа хэллээ. За энэ муу шүү. Одоо бид нар зүүн чигээр бартаатай газар барааднаа. Төмөр замын шугам бараад. Энэ баруун талаар бол юу ч байхгүй. Энэгээр орж ирсэнсээ баригдаж. Би чинь ургуул явж ирсэн. Тэгээд би моринтой мордоод нөгөө бандан самбуун моринтой мордоод цагаангаа морныхон олонгийн чангаж ятл нөгөө гармаар шин хүмүүсүүд гарч иж байгаа морины төвөргөө дуулдаад гэх юм. Энэ юу гараад ирв гэж ятшин. Японы 2 цагта хил зэвсэг байхгүй. Гарч ирээд бидний харангуутаа гяхачгүй бид нар ч манжгүй улсын цагдаагийн хувцастай. Бас Япон бентаг үүснэ. Бид гурвшин бас гар буухтай байсан. Тэр хоёр бол ил буу харагдаагүй гар буу байсан байна да. Тэр мэдээч хэрэг тэр юрдийн хүсгний замаар гэлээ тэр анх бидний хил давхад тэр харагдаж байсан одоо тэр хоёр морьтой хүн бидний мөрөөр одоо хөөсөн байна. Бидний харангуутаа нөгөөд бол чинь бас твдсэн болтой. Бидний баруун талаар нэг 5-6 метрийн зайтай зөвхөн замаа хараад нөгөө хоёр шин дэхвэд алга болсон. Дэхвэд алга болсон. Ингээд араас нь хараад байсан чинь тэр баруун тал туурын голын баруун тал руу орж ирсэн нэг нэрийн жалаг гэдэг хүндэд
Тэр баахан шавар байшинтай элүүс харагч тэр уруу дахиад явлаа. Тэгэхээр би хэллээ нөгөө хоёртаа. За бид гурав одоо заман буруулгүй болохгүй. Энэ хоёр цагта тэр эл ташаа тэр урт талын уулан дээрээс биднийг одоо харна. Хаашаа явах нь. Одоо шууд Солон хот руу орж болохгүй. Тэгээд бид гурав Солон хотоос баруун тийшээ 10 гаруй километрийн зайтай газар бүр даваад баруун тийшээ яв. Нар шингэх болоогүйсэн. Даваа мартаад гарангуутаа зүгэн тэшээгээ эргээ Солон хотын уртны гал тэрэгний буудны урт талын жижиг толгой дээр урт талын жалганд нь мөрөө уяад толгой дээр гарч бид хүрх юмдээ хүрээд харах юмаа хараад тэгээд наашаа янгны нуруунд нуудаж игээд наашаа хэл давж орж ирсэн. Тэгээд дараа нь төгөд байж надад бас тэгэхэд даалгавар өгсөлтэй. Вангийн сумдаш ч одоо банзархштай холбоо барих. Тэгээд би банзархштай очиж уулзаад банзархш надад нэг ийм зузаан материал өгсөнтэй одоо тэгээд оёод нацтаад би тэрний авч ирэх гэж одоо мөн ч их сандарч явлаа. Үдэ шүнгөө тавих гэж. Тэгээ би алуу аршанаас наашаага нөгөө тийш нь одоо зүгээр аим шигээ хамгаалж иж дорнодод ирээд дорнодоос дорнод аймгийн аймагтээс нь Ахмад Дөрвөлжин гэдэг хүн наадтай хамт төв орж ирсэн. Тэгээ тэр материалыг авч ирд нэг юм тушаагаад. Чи 46 он тий. Японд эзлэгчийн нутгаараа 10 гаруй удаа тусгай өрөг гүйцэтгэж явхдаач чөлөөлөгчийн Өврөө Монголын нутгаар тусгай отрядын группийн дараагаар ажиллаж байхдаач нутгийнхандаа бүхэл гэр орныхондоо үнэн учраа хэлэлгүй нууцлалыг шанд хадгалж явсан Далд фронтын дайчин Азай буурал энэ хүн ямархан үүрэг гүйцэтгэж явсныг Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 90-ад онд хань ижил өр хүүхдүүд нь мэдж авсныг ботход тагнуулж байх гэдэг ямархан ажил болох нь аяндаа ойлгогдно. 45 оны фронт эхлэхээс өмнө маршалч явсан энэ гадаад яамны одоо тэр үүдэн дээр янтэр дээрээс дэн зарлсан. Өөрөө үг гэж. Ингээд манай төл өтрөд дорнотын төв дээр суусан. Дандаа бие танихгүй. Энэ гадаад тагнуул хийж авсан. Гэр бүрдсэн одоо төл өтрөд гэж авсан. Тэгээд тушаал уншаад хамгийн түрүүнд 1 дугаар гүрхийн дараагаар Эрдэнэ цогтын бэлгүүн гэрэл гэж. Манай гүрх 10 хэдэн хүнтэй байсан. Дорнотын Дашвалвар сумын хүн байсан, энэ Налиахын хасах хүнч байсан, бараг хүнч байсан. Янз янзын үндэсэн байсан. Би одоо бүгд нэрийг марчин тэр дотор ганц нэг хүний нэрийг бол Санжин Дашвалвар сумын дариж аваа чөвсөлт тэмцлийн ахмад жүтгэрт нь тэр чин тэр хайлаар хотод баян элийн зарч хийжсэн гэж байгаа. Ингээд одоо би чинь энэ дандаа гадаад тагнуул хийж авсан улсуудыг цуглуулад 2 жуу шахуу дөл өтрээд. Тэгээ гүрвхийн дарга нарт бол дандаа тэр ПП гэдэг нэг юм дугуй магазинтай нэг автомат буу байсан шүү дээ. Тэр буу. Тэгээд би яг удаа нэг ТТ буутай нэг хил давхтаа хэрэгж авсан ТТ гэдэг нэг буу байдаг шүү дээ гар. Ингээд би чинь дорнотын 31 дугаар өтрээд хил давсан фронтоор. Фронтоор хэл даваад баргийн алтан нэмэл гэдэг газар уушаад тэндээс дэлээ нуур ороод тэндээс хайлаар орсон. Өө гэж одоо зүгээр. Хайлаар очино одоо зүгээр утаа үнээр болсон одоо дэнэ хүл. Одоо тэр Японы цэргийн эсградын одоо хоол хүнснээс чи хятадч одоо илжигэн дээр ачаад одоо юм зөөгөөд орос цэргүүч инээгээл ингээд одоо тэгж яасан те юм хомын зөөгөөд одоо. Тэгээ манай отрядын наашаага алтан нэмэл руу баргийн нутгаар буцсан бид тэнд нэг хэдэн хүн үлдсэн. Компани армийн цэрэг армийн хуарн цэргийн хуарн бихлэлт хаалт уц халваны шугам нисхонгочны буудал энэ бүгдийг одоо хянаж байсан. Тэгээ цаг тухайд нь төвдөө мэдээлж байсан усуд байгаа. Энэ дөл отрядын хамтаа гэж. А энэ бол бидэнд бол ямар нэгэн тийм бусдыг түрэмгээлэх тийм зорилго байхгүй. Монголын эртний уугуул гал гулам эзэн Чингисийн үнгийн нутаг энэний л аюулгүй байдлыг хангахын тулд манай отряд бол МБ хэрэггүй тэмцэж авсан.
Энэ нь бол бидний отрядын хийж байсан хамгийн шударга ажил байгаа. Тэгсэн нэгээрээ манай штаб намайг дуудаж байна. За буу зөвсгөө хураалаг. Таныг одоо хадаа гэдэг нэг ноёнтой таньшуулна. Тэр ноёны дагаад одоо явна да. 60 тонн шишээ хаар дагуурын 2 хушууны нутгаар явна. Одоо Монгол улстэйгээ нэгдэх гэсэн юм хурал хийж байгаа тэргүй. Одоо буугаан авч ирж штаб дээр хураал буутай явж болохгүй. Урдаас коменданых нь орж ирж байна. Тэгээд би нөгөө ПВШ-г ТТТ-г штаб дээр хураалгаад бэжэт гаднаас нэг хүн орж ирлээ. Нэг өвөр Монгол. За энэ хадаа ноён энэтэй таньш. Тэгээд би тэр хадаа манай суурн эжиттэй хүн байсан юм байна. Тэгээ орой наршин гэж яхад бид нарыг вокзал дээр аваад авсан чинь бүр захан харагдахгүй 2 зүтгүүр чирсэн богоны цэвэ ороод ирлээ. Дээр нь танк, ихвүү, миномат одоо хуйхта. За тэгээд одоо нэг гавардын одоо нэг качууш мачууш байсан юм. Биржентер бүтээс. Тэр тавсан дээр суугаад л одоо нэг ихвүүний дэргэс суусантаа бит хоёр. Түүний хань 6 хүүхэд төрүүлж өсгсөн орсон гарсан дундтай устай яриа хөөрөөтэй нутаг нүгийнхэнтэй хүндтэй Батмөнхийн ланчигмаагүй тэр үеийн талаар ингэж ярьж байна. Ерөөсөн 7 сард нь мөргүүлээ бухтлаад тэгээ цагаан сард нь эднэд очих гэдээсэн тэгээ баригдаад Японд баригдаад явсан. Хаяа нэг адилаар очдөг юм ошоод алга болчдөг хайлаарт байна гэдэг. Тэгээ яг мэсэн бол мэдээгүй 48 онд очоод 3 настай хүүхдтэй энэ эднэд мөргүүлээд би нэг ихний хүүхдтэй нэг 20 настай гарсан 19-тэй мөргүүлээд. Тэгээд 48 онд л ирж одоо энэ Улаанбаатарт хоёулныг гэрт амьдэрсэн. Нэг ашиг лав явтана. Тэгээд юу байхад тэр хөдөө явуулсан юм бариад үжил эцэнэ өнөр үжүүлээд амьд ярьдаггүй. Ясаж байхгүй. Тэгээд одоо гэртээ суугаад лавичиг зовлоо сууж байсан да. Тэгээд хавшууртай ламаар үжүүлсэн ши. Бараа очигд жиргэн жигстэй тушаалтай байна. Тэгээд тэнэш дараа өвөлнө уншаа одоо эндээс тэр өвөр Монголын дасгад байгаа очоод дарга ирээд шугассан. Тэр бас нэг уширтай хүн байж. Бүр таньсан л ярьж байгаа шүү дээ. Төр засгаас бэлгэн гэрэлгэн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж цэргийн гавьяа нь Улаантагийн одон алтан гадас одон бид ялан медаль болон бусад ой медалиудаар шагнасан байна. Одоо бэлгэн гэрэлгэн нас 90 гарсан гэхэд хөнгөн шингэн ухаан саруул хань жил өр хүүхэд ач зээнэрэ тойруулан Сэлэнг аймгийн зүүн бүрэн суманд энг тунх амьдарч байна. За улс үндэснийхээ аюулгүй байдлын төлөө удаа дараа хэдийн чин туслах үйлдвэрлэж хийж явсан Ахмадтай чин Эрдэнэ цогтогтой бэлгэн гэрлийг үндэсний аюулгүй байдлыг хангах үйлс санааруулсан хүмүүнийг үнэлж аюулгүй байдлын төлөө 1-р зэргийн медалаар шагнав. Тагнуудын ерөнхий газрын дарга Эр болд. Тушаалын дугаар 511. За ингээд манай байгууллагын медалаар таныг шагнасан манай тушаал гаргаж. За энэ үнэлэх. За танд баяр хүргэе. За баяр хүргэе. Танд ч гэсэн одоо бас үнэлнэ. Хариат болсон гэдэг бол би бүр баярлаад үйжсэн. Туслах төлөөлөгч, жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгч гэж юм гурван. Би одоо жинхэнэ төлөөлөгчийн тушаалтай. Тэгвэл бол зөвхөн гадаад энэ дотоод хамаагүй.
50 оны намар татан буугдаад одоо бүгд энгийн газар шилжсэнтэй. Тэгээд би холбооны яамд ганцхан Монгол орныхоо аюулгүй байдгийг нь хангахын тулд ийм ажил хийж авсан. Тэгээд би ихлээд одоо оймс нэхлээ, Таран Вэли нэхлээ харанхуй болж ясна. Эрдэнэ цогтын бэлгүүн гэрэл гээд жижиг орж хаашгирч. Энд ирэхэд яг удаа навиг жаана анхан жаха хатуухан хүлээж авсан та тэр сэрэн жавын хэлсэнтээс огтгоор. Тэгээд би 59 онд атарт саллаа өгөөд зүүн бүрэн гэрсэн байхгүй. Цалин бол сард одоо 400 төгрөгийн цалинтай тэр үеийн мөнгө ирсэн байсан. Манай хөгшин миний цалингийн ажлын газраас бүх нормыг хаашаад дүгэн би хаа явснаа хэлэхгүй шүү дээ. Эднээс чинь одоо энэ 90 онд сон дээр гарснаас хойш эднэр л одоо нэмэг тийм ажил хийж яасан гэж мэдгээс шүү. Тэр сөрөн жав надад чи басангийн зэрэг болно шүү гэдэг. Дахин захиад ирсэн тийм. Би одоо бодхоос үнэндээ би нүднээс нөрм сардаг гэдэг. Эзэн Чингис хааны байгуулсан Монгол улсынхаа уугуул галгал умтыг дайсны өнгөцөлгөөс соргоогоор хамгаалж явснараа бидний үйлс ариун шударган юм гэж бэлгүн гэрэлва сэтгэлийн үгээ хэлсэн байдаг.